ерөнхийдөө нэг гол алдаа нь болохоор туурал гарсан газраа шууд ерөнхийдөө ингээд гармонтой тусаад түрхэх гэдэг. Яг тэгэж болно. Гэхдээ ерөнхийдөө арсныхаа энэ гимтсэн хэсгээ ерөнхийдөө дандаа юм чигшүүлэх тусаар ингэж хамгаалж бүрхөвч үүсгэж байгаа. Дараа нь стрейттээ тэр гармонтой тусаад түрхвэл бас ингээд арай илүү арьс хамгаалж юм гэсэн үг байхгүй юу? Шууд дандаа гармонтой тусаар шууд түрхэхэд тэгээ нөгөөх маань арилждаг. Тэгээ байж байгаа хэсэг усанд дахиад гарчдаг. Тэгсээр арсныхаа тэр дээд гадаргуу эпидермисийн давхрыг бүр гэмтэгээд эсвэл барьерийг алдагдуулчихдаг гэсэн. Эмч чинь тэдээс тэдэн хоног гэж зааварчлага өгч явах чинь хүмүүсээс чинь түрхчээд ингээд алдаг хоног түрхчээ ингээд хайчдаг. Эсвэл ингээд амар удаан түрхчдэг. Хоногийнхаа тэр анзаардаггүй гэх юм уу дагдаггүй тэр зөвлөгөөнд авахгүйгээр тэгснээс болоод тэр тухайн тосны гач нөлөө гэж байдаг. Гач нөлөө нь тууралт ихэндээ арилгаж байгаа эсвэл дахиад тэр тууралт арилгахааргүй тийм болох. Эсвэл тэр тухайн арьс ингээд гиперпигментац болох. Гиперпигментац гэдэг нь болохоор хит нөсөөж юм уу нөсөөгүйч тийм байж болно. Эсвэл өсчих ч юм уу тийм ингээд янз янз гач нөлөөлөлт гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэн дээр айгуу сайн анхаарах хэрэгтэй.